байна уу? За ингээ бүгдээрээ одоо хөдрөгөө өөлөх гэж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Би та бүхэнд одоо яг хаваад ширцэг хөдрөгөө хэрхэн өөлөх вэ гэдэг дээр одоо заавар өгч байна. За хөдрөг маань үндсэндээ бол ингээд яг өнгөө хэсгээ сайхан нэгтгээд хавж ширээд дуусны дараагаар одоо энэ арын энэ цулхай болон даав гэсэн илүү гарсан хэсгүүдээ өөлж одоо авах хэрэгтэй байдаг. Ингэж өөлж авахдаа энэ өнгөтэйгөө сайхан ерөнхий тэгш харьцааг нь харж гаад авах хэрэгтэй. Хэдийгээр одоо ингээд шууд өнгөөж цулаа одоо авчнаа гэж ярьж байгаа боловч яг үүндээ одоо бидний энэ нөгөө ойдл хаваас энэ ширээс зэрэгс хамаарат өнгө маань яг гоё тийм тэгшхэн биш баг зэрэг ингээд найр цаашаа болцсон байдаг л да. Тийм учраас яг тэр өөгөл ерөнхийд нь гоё ингэж харьцуулж тэгшилж авна гэж байна. За тэгэхээр одоо жишээ нь энийг ингээл бүгдээрээ өөлөх гэл ингээл харахлаар энэ дэр бол бас л одоо энэ хэсгээрээ баг зэрэг илүү гараа явцсан мөртлөөс эндээ бүр ингээд шугамтайгаа жисэн болоод ирцэж байдаг юм байна. Тэгэхээр энэ дэр яг яаж өөлөх вэ гэхээр ерөнхийдөө бид нар энэ даавныхаа гоё цаатлын зүйдлийнхаа энэ төр хээг бас харах хэрэгтэй. За тэгээд яг энэ булан дээр бас ингэж шугамаа сайхан тааруулж тавьж үзээд ялангуяа чи бүр том одоо шинэ хөдрөг бол ийм том дөрвөлжин ийм шугамууд одоо яг ийм дөрвөлжин шугамнууд булангийн өг гаргахтаа айгүй гоё твдэх шиг дөрвөлжин болгож гаргаж өгдөг байгаа. Тэгэхээр энэ дөрвөлжин шугамуудыг та бүхэн бас яг энэ өөлөх төр их ашиглаарай. Ер нь бол энэ дөрвөлжин шугам ганц одоо өөлөх гэлтгүйгээр одоо ялангуяа том ийм дөрвөлж хийж байгаа тохиолдолд олон нөшрөхээр энэ хийж байгаа тохиолдолд маш их зүгээр байдаг. Шууд бүгдийг одоо гоё тэгшин харьцаатайгаар ингээд төсөө явчихдаг учраас их зүгээр байдаг. За ер нь би хэлэл ааш их олон янзын шугам хэрэг болтгоо гэл. За одоо эндээс эхлээд бүгдээрээ сайхан хөдрөгөө өөлж эхлэе. За мэдээж зүсгчийнхаа эрийг гаргаад шугамаа сайхан хөдрөгийнхаа дагууд нь тэгшилж тавиад за ингээд гар дээрээ биеийнхээ жинг баг зэрэг шилжүүлээд за энэ зүсгч маань болохоор хавтангаасаа нэг одоо та бүхэн харж байгаа бүр ийм биш ихт дэшээ биш яг ийм 45 градусын налуутай байдаг. За яг ийм налуугаар та бүхэн одоо зүсгчээ дарж өгнө дээрээс нь доош нь. За ингээд сайн анзаарч байгаа бол яг энэ нөгөө хавсан хэсгээр баг зэрэг даав ийшээ болсон байгааг харж байгаа. Тэгээ цаана жоохон юу илүү гарцсан. Ингэхээр харагдаж байна уу. За энэ яг ингээ өөг нь гоё тэгшгээ авсан ч гэсэн яасан байх нь өнгө маань баг зэрэг дутгшоо агшиж өгсөн байх нь шүү дээ. За ингээд за энэ дээр бас хавтангаа ашиглачвал зүгээр гэдгийг хавтангийнхаа шугамтай түрүүнийхээ өөг сайхан ингэж тааруулаад өөлж тэгшилснээ гоё хавтангийнхаа шугамтай бас тэгшилж тавиад за ингээ ахиад хажуутлаадсэн. За энэ дээр бас та бүхэн энэ юугаа бас анзаарчвал зүгээр хавтангийнхаа энэ дагууд нь одоо жишээ нь энд 62 см байвал энд бас 62 см байдаг ч юм уу ингээ хараа явуучвал их зүгээр байдаг шүү. За энэ их зузаан нөгөө нэг хөдрөг болж байгаа учраас жоохон хөвсгөр байна ингээ шугам дарангууд бүр хөвсөлцөөд байна. Тийм учраас та бүхэн ойрхонд нь одоо юуг нь гаргаж өгөх хэрэгтэй. За эндээс бас ахиа жоохон үл хэрэгтэй байна. Ерхэд нь ингээ харахлаар бас жоохон өө ахиж харагдаад байвал тэрийгээ бас ахиад дараа нь ингээ авчих хэрэгтэй. За ийм нарийнхан үүдсүүдийг бол нэг талаас нь ингээ шахаад ийм өөнүүдийг нэг талаас нь шахаж ингэж авч гараа. Тэгэх юм бол амар авахд ингээ татаж биш. Яг нь давууд нь ингээ шахаж авах нь шүү дээ. За мөн ингээ сайхан. За ингээд дөрвөн талын дөрвөлнгийн тэгшлэх нэ. За ингээ хөдрөг маань маш сайхан өөлөгдчихлөө. Одоо бүгдээрээ өөлсөн энэ хөдрөгөө эмжнэ. За эмжихийн тулд одоо бас бүгдээрээ хэрхэн яаж эмжих вэ гэдэг дээр эмжээрээ хэрхэн яаж бэлтэх үү, хэрхэн яаж хийх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулцгаая. За хөдрөгөө эмжинэ гэдэг маань бас дээл эмжихтэй нэлийн төстэй зүйл. Ягаад гэвэл та гоё хөдрөгтөө зориулж эмжээрээ маш гоё зөв сонгох хэрэгтэй байдаг. Өнгийн шүү. За ер нь бол хөдрөгийг маш олон янзаар эмжиж болдог л доо бүр өстэй
тэр бол одоо өстэй тоймгүй олон янз бүр имжиж болно. Жишээ нь тань даав уурал гэх энэ номон дээрээс харахад одоо энэ номон дээр бол ерөөсөө маш гоё дэлгэрэнгүй бүх юм чинь маш гоё дэлгэрэнгүй бичсэн байгаа болохоор бас яг одоо анх сурж байгаа хүмүүсийн хувьд бол үнэхээр хэрэгтэй номны нэг бол одоо яалтчгүй болж чадсан юм шүү. За одоо шингээл цуглахаа гэж бид нар өмнө бид цуглахаа гэж ярьж байхад энэ дээр ч одоо бүр ингээд цуглааны талаар ингээд маш гоё дэлгэрэнгүй ингэ бичсэн баг жишээтэй. За би одоо энэ дээрээс имжээрийг гаргаад ирээ. Имжээр дээр жишээ нь энэ ном юу гэж хэлсэн байна. За энэ одоо өөлөх үеийг бас маш гоё ингээд өөлөх хэсэг дээр яатсан байна. За имжээр за энэ дээр ихэд одоо маш олон янзаар ингээд эмцнийг ингээд харуулсан байна. Жишээ ингээ хавчуулаад, ууцвчуулаад, ангаар нь гоё юм бариад энэ төр ингээд өөр нь ч гэдэг юм үү те. Ингээ маш олон янзаар имжиж болдог байна. Тэгээ эндээс харахад та бүхэн имжээрний одоо энэ өнгө сонгосон байдал те. За тэгээд ер нь энэ хөдөлгөтөөгөө имжээрээ яаж гоё зохицуулвал илүү зүгээр үү гэдэг дээр бас нэлээд сайхан зөвлөгөө өгсөн байна. За энэ дээр бас ингээ имжээрийг яаж хэрхэн зүсэх үү, яаж имжээрээ бэлдэх үү, яаж хийх үү, имжих үү гэдэг ингээ бүгдийн сайхан хэлээд өгсөн байдгийг. За тэгэхээр энэ бол жишээ нь одоо миний охиндоо хийсэн хөдөлгөөний имжээр байна. Би нэг өөрөөр нь имжижсэн. За тэгээд өөрөөр нь имжинэ гэдэг юм. Өөрөөр нь буюу одоо араар нь имжижсэн. За араар нь имжээд дээр нь ингээд юм гоёлын ойдл хийж өгчээсэн байх жишээ тий. За тэгээд бид нар одоо хөдрөг дээрээ нэрээ хамгийн энгийн арга бол нөгөө дээлийн өнгөнд бид нар нөгөө эмжээр бариад хардаг штэ. Яг тэр шиг л одоо бас хөдрөг дээрээ ингээд эмжээрээ бариа харчихна. Жишээ нь энэ хөдрөг дээр ногоон даавуу гоё вэ нү, хар даавуу гоё вэ нү те аль нь гурван өнгийн альхвэр нь эмжүүл энэ хөдрөг илүү гоё тодорч гарч ирж байна. Илүү их айтайхан эвтэйхэн харагдчихна гэдгээ бас бодолцох хэрэгтэй. За тэгээд миний хувьд бол хар өнгийн даавуу сонгосон байгаа. Ягаад гэвэл угаасаа хар өнгөндөөс маш хүчтэй ялгарч байгаа. За тэгээд ингээ эмжсэн байгаа ч гэсэн маш гоё хөдөлгөөн тодруулж өгч байгаа биз. За тэгэхээр ингээд хөдөлгөөн сонгох нэ. За тэгээ эмжээрийн энэ одоо зүсэж авах өргөн нарийн энэ гэдэг бас хөдөлгөөний хэмжээнээс хамаардаг. Одоо жишээ нь та одоо энэ бол нэлээд зузаан хөдөлгөөн шүү дээ. За энэ зузаан хөдөлгөөг бол эмжихэд жишээ нь ердийн одоо хөдөлгөөн эмждгээс арай илүү ядчил 1/4 инчээр илүү хамгийн багадаа 4/1 инч буюу эсвэл зарим тохиолдолд 1 инчээр хүртэл илүү тавих хэрэгтэй байдаг. Ямар тохиолдолд 4/1 инчээр тавих хэрэгтэй гэвэл та дан эмжиж байгаа тохиолдолд. А ямар тохиолдолд нэг одоо бүтэн 2/1 инчээр тавих хэрэгтэй вэ гэхээр та давхар эмжиж байгаа тохиолдолд. За дан болон давхар эмжинэ гэдэг нь ямар учиртай вэ гэхээр ерөөсөө л энэ даавны чинь ингээд дангаар нэмжих эсвэл бүр давхарлж эмжихийг хэлээд байгаа. За тэгэхээр бид нэр хамгийн эхний хичээлээрээ бол бид нэр давхарлж эмжихээ үзнэ. Дараагийн хичээл дээр бидний уд хийх дээр ч юм уу та бүхэнд одоо давхарлж эмжихийг үзүүлнэ. Яагаад гэвэл давхарлж эмжих маань зарим тохиолдолд одоо нөгөө ингээд давхраар нэм давгаа давхарлж эмжиж байгаа гэдэг утгаараа маш гоё тийм биетэй их гоё зузаан дэргэр эмжээр болдог байхгүй юу? А энэ юуны хувьд болохоор дан гэхдээ мэдээж хэрэг материал хоёр дахин их ордог. Тэрийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо материал ч одоо бага зэрэг хүрхгүй ч юм уу эмжээрэндээ жоохон дутах гээд байгаа тохиолдолд та давхар эмжиж болохгүй. Заавал даа эмжих хэрэгтэй. А материалаа одоо материал чи хангалттай сайхан хүрчээвэл мэдээж хэрэг давхар эмжээг сонгоорой. За би энэ дээр болохоор бас дахиад нэг давхар эмжээр дээр юу зөвлөх вэ гэхээр хэтэрхий одоо эмжээр нь ингээд дэрийчээд байвал бас тэр тийм зарим тохиолдолд зарим өдрөө тохирохгүй шүү дээ. Тохирохгүй байдаг л та. Тэгэхээр тэрийг та бүхэн бас бодолцоод бас дануу давхруу гэдэг шийдэх хэрэгтэй. За одоо бүгдээр энэ дээр бол би дан хэмжээр хийн. Дан хэмжээр хийхдээ ердийн одоо хэмжээснээс эн чинь цусаа өдрөх учраас 4/1 инч нэмж тавьж одоо зүсгэнэ. За би одоо ингээд энэ шугамн дээр та бүхэндээ одоо энэ дан хэмжээрний хэмжээг сайхан тодорхой болгох үүднээс ингээд харуулах гэж байна. За одоо энэ хөдөлгөөний хувьд бол бид нэр одоо 1/4 инч тавина гэдэг байгаа маань 2 инчээр зүснэ гэсэн үг. 2 инчээр зүсгэд бол энэ хөдөлгөөнд яг сайхан таарсан дан хэмжээр болох нь шүү дээ хэмжээний хувьд. А хэрвээ ердийн одоо зулхайн нэм зузаан биш ердийн хэвийн зузаантай байх юм бол одоо тэр хэмжээ маань 1 бүтэн инч 4/3 инч буюу ийшээ 1/4 инчээр хасагдчихдаг ба. За 4/1 инчээр хасагдана гэдэг нь одоо 2 инчи байснаа ийшээ нарийсаад 1 инч 4/3 гэсэн юм хэмжээр очдог байх нэ гэсэн. Тэгэхээр энэ болохоор энэ хэмжээ болохоор ердийн одоо энэ зузаан цулхайгүй хөдөлгүүдэд илүү сайхан тохирдог болвол заримдаа бүр жижигхэн одоо гоё нарийнхан хэмжээ өсвөл та бүр
1 инч 2-1-тэй ингэж гаргаж ирээрээ. Тэгэхээр одоо эмчээр бол энээс илүү нарийнхан байж болтгүй шүү. Хэрвээ та одоо энэ дэр бол бид нар одоо 1.5 инч гэж ярьж штий. 1.5 инчээс бага болчих юм бол таны эмчээр багтчихна, бүр хитрхи багдаад одоо эргүүлж нугалах боломжгүй тийм эмчээр болно. Тэгэхээр маш нэмхэн цулхайтай их нарийнхан эмч гэж тохиолдолд та 1.5-ыг ашиглах нөхөөс биш ерөнхийдөө яг боломжийн одоо хэмжээ бол энэ 1 инч тэгээд тэрэн дээр нэмэх нь 4.3 инч байдаг юм шүү. За ингээ одоо аянда намайг ингээ хийгээд эхлэхэд та бүхэн бас илүү сайн ойлгох болов уу гэж бодож байна. Тийм учраас яг одоо бүгдээрээ хэмжээний төсөнд хэлцгээе.